Сайн байцгаана уу guys. Жижиг Зунами YouTube channel тавтай морил. Би өнөөдөр яаж Kai Pirko хоёулаа их тухай үзүүлэх болно. За удаан хүлээхгүйгээр Caspage-ийн тухай сонсчод видео руу орцгоё. Чтата онлайн тоглолт дуртай шинэ машин үйлдэл авах гэтэл байнга мөнгө нөрөхгүй байна уу? Тэгвэл манай пэйж ороод үзээрэй. Манайх бүх төрлийн консол, PC үйлдвэрүүдийн хурдан, хям чанартай бүсийг санал болгож байна шүү. Өдөржин гэрийн сууж байснаас манайхаас хямдхан бүс аваад хүссэн бүхнээ аваарай. Хэрэгтэй бүх линкүүд description-д байгаа шүү. За, хэрэв өмнөх видеог үзээд дараа нь Kaiо яаж эхлүүлэхийг мэдэхгүй байсан бол би энэ бүгдийг харуулад явах болно. Касаткага дуудахын тулд 70 дээр очоод keyboard-ийн M үсэг дээр дараад interaction менюнд гарч ирнэ. Series Week руу ороод касаткага сонгоод request касатка дээр дарахад хэдэн секундын дараа касатка map дээр нь гараад ирнэ. Мөн түншлээ тэндээсээ үнэгүй шууд динкийг дуулж болно шүү. Резинийн усан зав байгаа. За заримдаа суужаад касаткагаараа орноо. За орж ичээд төлөвлөгөөний дэлгэц дээр очоод 100,000 доллар төлөх хэрэгтэй. Төлчөд ихний даалгавар буюу мэдээлэл цуглуулалт даалгавраа биелүүлэх хэрэгтэй шүү. Мэдээлэл цуглуулалт нь бид Kaiо нисэж байгаа хар тамхитай онгоцыг хулгайлах хэрэгтэй байдаг. Тэд нар мапын хаач хамаагүй байж болдог болохоор касаткийнхаа өрүүл дээр суугаад fast travel хийх хэрэгтэй. Гол нь шар цэгтэй хамгийн ойрхон цэг рүү fast travel хийгээрэй. За гарч ичээд начиг Sparrow-тай бол Sparrow оноод байхгүй бол касаткаасаа гараад завиа дуудаад шар цэг дээрээ очих хэрэгтэй. Очод байгаа хүмүүст үнгаад Vellum гихч онгоцыг хулгайлаад шар цэг рүү нисэх хэрэгтэй. За ирчээд хэдүүлээ өөр нэг хүнтэй хийх учраа арал дээрх өөр газруудыг хайх хэрэггүй шууд мотоциклаа унаад дамжуулалтын антенн руу очно. За ирчээд үнцээ олзах харчаад минийх Pink Diamond байна. Тэгээд хамгийн чухал нь алтуудаа хайх хэрэгтэй. Алтууд нийсээ 4 газар байж болно. Зөөр буюу basement агуулгах, бараа агуулгах, хойд агуулгах, өмнөд агуулгах. Алтууд нь ширээний дээр байдаг учраас камерасаа баруун зүүн тийшээ эргүүлж сайн хараарай. Хоёулаа ээж байгаа болохоор дор ээж 3 алт хэрэгтэй. Хэрэг 3 алтаа олсон бол дуусаад хамгаалж тагтаа баригдаж болно. Эсвэл дээшээ гарч хаклсан бол шууд өгөх болно шүү. Хэрэг начиг азгуулж 2 алт олсон бол цүнхнүүдээ өөр мөдөр дүүрнэ гэсэн үг. Тэнд байгаа мөнгө эсвэл зурнуудаар дүүрнэ гэсэн үг шүү. За Лос-Анжелес руу буцаад касатка руу ороод эхний даалгавар буюу очих тээврийн хэрэгсэл. Бид хоёулаа хийж байгаа болохоор өөрсдөө касаткаа юмнаа. Гэхдээ эхлээд бид нар соноор буюу бидний Kaiо дээр очоор хардуулахгүй болгодог зүйлийг Merryweather-ээс хулгайлнаа. За даалгавраа эхлүүлээд fast travel-а ашиглан Merryweather талбай дээр очих хэрэгтэй шүү. За очоод усан дээр байгаа дайснууд унгаагаад доошоо шумбаад касатка руу орноо. Миний харуулсан замаарч явж болно, эсвэл өөртөө шууд чигээрэж явж болно шүү. Санаар нь хаач хамаагүй байж болдог шүү. За санаараа авчаад касаткагаас гарчаад усан заваа дуудаад буцаад касатка руу явах хэрэгтэй. За ингээд эхний даалгавар нь дууслаа. Одоо бид бууга сонгох хэрэгтэй. Бас л fast travel хийгээд Vespucci Beach дээр очоод бууга хуулаад даалгавар эхлүүлнэ. Бид хоёулаа хийж байгаа болохоор агрессор буюу shotgun-тай явахыг би зөвлөдөг шүү. За бууга хулгайлаад өрөж өгчөөд бусад зүйлүүд нь өмнөх видеон дээр харуулсан шиг л хулгайлах хэрэгтэй. Plasma cutter, cutting torch, fingerprint cloner. Нэрээ cutting torch хулгайлж байх үедээ барилгын тэр аваар нь яваад шар малгайг олж болно шүү. Хэрвээ өмсөлт хамгаалагчдаар нь буудахгүй 50 хажуугаар нь явж болно. Гол нь харцанд нь удаан байж болохгүй, мөн түншлэг хин нэгийг түлхэж болохгүй шүү. Тэгээд 50 cutting torch-аа хулгайлаарай. За бүх юм авцсан бол найзаа ураад Kaiо-го эхлүүлж болно. За очих дээр касатка, арал руу очих цэг, drainage tunnel, ил рүү бие ордон руу орох арга, drainage tunnel. За тэгээд бос нь хамаагүй. За Kaiо дээр ирчээд усан төрнөө. Бохир зайлуу түнэл рүү очоод лидерл зүсч болдог шүү. За гарч ичээд эхлээд би юу гэж байгааг харуулад дараа найз чи юу хийж байх ёстойг харуулъя. За гарч ичээд чи бассейний тэн зогсож байгаа хоёрыг толгоор нь онлоод хуйлыг нь унгаан шүү. Хэрэг тэр хоёроос түлхүүр эсвэл карт унсан бол найз чи авах хэрэгтэй шүү. Дараа нь цаашаа гүгээд камер унгаагаад цаашаа явж байгаа хамгаалагчийг бас унгаанаа. За дөрвөлж байгаа Juggernaut-ыг гарч ирэхэд энэ ардаас нь түрж байгаад буудаж алах хэрэгтэй. Ийм болохоор би shotgun авах нь зүгээр шүү гэж хэлсэн шүү. За дараа нь хэрвээ түнэлийн түлхүүр нь унсан бол шууд түнэл рүүгүн унаагүй бол чи тэр хаваар нь болгоомжтой хамгаалагч нарыг нэг унгаах хэрэгтэй шүү. Би маргааш эсвэл нөгөөдөртөө яаж хамгаалагч нар хизээч баригдахааргүйгээр унгаах тухай гайд оруулнаа.
Миний хийсэн Кай бичдэггүй болохоор найзхан Кай гуугаад хийсэн шүү. Тийм болохоор гол харагдсан алтууд нь өөр байгаа. Бити гайхаарай. За гол олзаа авчаад алтуудаа агуулгууд авахулгаалчаад Илрубигийн ордонгоос цугтнаа. За одоо найз чи юу хийх ёстойг харуулъя. Найз чинь гарч ичээд шууд цаашаа гараад хамгаалагч унгаана. Басин дээр түлхүүр унаагүй болохоор цаашаа хамгаалагч унгаагаад түлхүүр унгаана. Тэгэхдээ та эз дээр ямар ч хамгаалагч дээр унж магадгүй болохоор ер нь замдаа таарсан болгоныг унгаах хэрэгтэй шүү. За унгаачаад дээш офис руу орноо. Гол нь болгоомжтой байрдаж болохгүй шүү. За офисээс карт аваад сейфөө ухаад доошоо над руу гүйж ирнэ. Яагаад хаглахгүй байгаа вэ гэвэл зүгээр илүү хурдан ба түнэлд нь нэг л хурууны хийг хагасдаг болохоор илүү амар байдаг шүү. За ингэж найзын чи хийх зүйл дууссан. Цаашаа нь хоёулаа зүг яваад агуулгатаа онгойлгоод цүнхнүүдээ алтуудаар дүүргээл болоо. Тэгэл Илрубигоос цугтнаа. За Кайоос цуцаад хайсан дуустаа. Энэ 7 хоног пинг таймын 50% шанстай гарч ич байгаа болохоор найстаа сайн хийгээрэй. Тэгснэр нэг Кайоос саяыг олж болно шүү. Энэ үрээд миний хэлэх зүйл дууслаа. Энэ хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараад channel дээрээ subscribe хийгээрэй. Өнөөдөр Кай хийхээр байн гүгтэн найз руугаа шеэрлээд яаж хийхийг харгаад өгөөрэй. Баярлалаа баяртай. Та нартай Жижи Зүнэмийн админ байлаа.